Сүхбаатар дүүрэгдэх цагдаагийн 2 дугаар хэлтэс үзүүлж байна. Сүхбаатар дүүрэгдэх цагдаагийн 2 дугаар хэлтсэн. Цагдаагийн ерхий газрын даргын 2012 оны 11-р сарын 1-ний өдрийн 699, 700 дугаар тушаалаар 170 орон тоотойгоор байгуулагдсан юм. Батлагдсан бүтэц орон тоогоор төлөвлөлт зохион байгуулалт, эрүүгийн цагдаа, нийтийн хэв журам хамгаалах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг, 100 айл, 7 буудал, бэлэгдэх дэд хэсэгтэйгээр үйл ажиллагаан иргэд аж ахуйн нэгж байгууллагад цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг үзүүлж байна. Тус хэлтсэн хариуцсан 9-20 дугаар хорон нийт 12 хорооны 20,408 гаам нутаг дэвсгэртэй. Зүүн талаараа Баян зүрх дүүрэг, баруун талаараа Чингэлтэй, урд талаараа Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэстэй, хойд талаараа Төв аймгийн Батсүмбэр сумтай хэл залгаа өршдөг. Нийт 90 гаруй мянган хүн ам, 1287 аж ахуй нэгж байгууллага, ихтэй сургууль 5, ерөнхий боловсролын сургууль 8 тус үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн иргэдийн төлөвчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 177 дугаар тогтоолоор батлагдсан сургуулийн эрүүл ажиллах журмын хэрэгжилтийн хүрээнд ерөнхий боловсролын 8 сургуулийн орчинд скул полицийг ажилуулснаар сурагчдыг гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхэд сурагчдын эцэг эхийг татан оролцуулах ажлыг сургуулийн захиргаатай хамтран зохион байгуулан ажиллаж байна. Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн их усвээр 9-16 дугаар хороодод 2014-өөс 2015 онд байршуулсан 62 цэгийн 124 чиглэлийн камер, 20 байршлын 20 хөдөлгөөнд нийт 82 байршлын 144 цэгт камерын хяналтын тоног төхөөрөмжөөр гудамж талбай, олон нийтийн газрыг цагдаагийн хяналтанд авсан. Дүүргийн иргэдийн төлөвчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 151-р тогтоолоор хэв журмын урамшуулалт эргүүлийг ажилуулах журам батлагдаж, дүүргийн 9-20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэв журмын урамшуулалт эргүүлээр ажиллах 60 иргэнийг судлан авч ажилуулж байна. Хариуцсан нутаг дэвсгэрт гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай хүртээмжтэй хүргэх зорилгоор явуулын цагдаагийн постын хөрөнгийг Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөвчдийн хурлаар батлуулж, 2015 оноос эрүү уулан хэв журмын нөхцөл байдлыг хүнд эмзэгдсэгүүд Сүхбаатар дүүргийн 19 дугаар хороо Шарган мөрдөн уулзуур дээр явуулын постыг тус хөдөлгөөнтөр байрлуулан 24 цагаар иргэдээс дуудлага мэдээлэл хүлээн авч шийдвэрлэн ажиллаж байна. Сүхбаатар дүүрэгдэх цагдаагийн 2 дугаар хэлтэс үзүүлж байна.